хэдүүлээ тодтол хийгээд одоо ашиг нэмэгдээд нүрсний үн нэмэгдээд бирж арилжаа нэмэгдчихдэг бол өдөр болгон тодтол хийцгээе. Бүр цаг болгон ч тодтол хийцгээе. Харамсалтай тийм боломж байхгүй байна. Дээрээс нь тодтол ч өөрөө ингээд хэдүүлээ нэг өдөр бол өглөө босч ирээд хийдэг зүйл биш. Төсвийнхаа ерөнхий хуулийн дээрээ бид нөхцөл заасан байдаг. Энэ хүрээндээ л явна. Тодтолгүй энэ жилийн хуулийг алдаглагүй байна гэд бид хуульчилсан жарлан гэж байна. Та өөрөө оролцож байгаа. Өөрөөр хэлбэл орлогын хэмжээнд зарлага гаргана шүү гэдгийг л заачихсан. Тэр энэ жил тэгж л явна. Энийг бид зөрчихгүй. Тэр шиг ямар ч боломж байхгүй. Энэ нь өөрөө тодтолоос илүү ийм суурь зарчмаа бид нар хуульчилчихсан. За баялагын хувьд ярьж байна. За мөн л одоо бид цаашдаа төсөв маань одоо эдийн засгтайгаа энэ бидний харилцаа улам илүү их чанартай, үр өгөөж нь өндөр. Өөрөөр хэлбэл төсвийн тоон багасаад эдийн засгийн өсөлт нь өөрөө нэмэгдэж идэг энэ зарчим руугаа орж ирж байгаа. Тэгвэл энэ одоо орон зайг бид яах вэ? Харсаар байтал бид баялагтаа л гэдэг энийгээ яаж эргэлтэнд оруулах вэ? Тэгвэл энээс өөр ямар сайн хувилбар байна? Төсвөөс гадуур төсвөөдөө зэрэгцэх, хөрөнгө оруулалт хийх, баялаг бүтээх ямар боломжууд байна вэ? Тэгвэл энийгээ гаргаад бүгдээрээ ярилцах хэрэгтэй. Олон улсын практик, уулуурхай эдийн засгтаа, байгалийн баялагтай эдийн засгуудын алдсан онсон за сайн практикууд нь энэ байна. Бид нар энийг хөрсөн дээрээ буулгаж ашиглая л гэж байгаа. Энийгээ хуульчлая. Энүүгээр явах гээд үзье. Хэрвээ ингээд төсөвтэйгээ хэдүүлээ зуралдаад авах юм бол одоо бид зорж байгаа эргэн бүртээ байгалийн баялаг ард түмний баялаг байх ёстой. Айл өрх бүрээр орох ёстой. Айл өрх бүрт хүртээмжтэй байх ёстой энэ эдийн засгийн өсөлтүүд маань ингээд цаасан дээрээ л үлдэнэ. Энэ боломжийг л наашлуулах чагаал ийм л нэг сонголт. Энийг ингээд их хурал дээр нээлттэй ил тод ярилцъя. Сайжруулъя. Боломж олгоныг нь гаргаж ирж ярилцъя. Энийг хуульчлая гэж байгаа л ийм л зарчим гэж ингэж бодож байгаа. За нийслэлийн хувьд бол энэ за сангийн сайд нэмэлт минут өгье. Гүйцээж хариулъя. Нийслэлийн хувьд бол бид төсвийн энд баталтай шүү дээ. Монгол улсын нэгдсэн төсв дотор энэ нийслэлийн төсөв, орон нутгийн төсөв бүгд орцсон л явж байгаа. Бүгдээрээ ингэж хард сууж агаад баа бээгүй, цэг таслалгүй баталсан. Энийхээ өрөөнд л явж байгаа. За тэрнээс хэрвээ гадуур явж байгаа асуудал байвал харин энд хариуцлагын асуудал яригдана. За асуурын гавь гишүүн асуулт асууя.